Мутаан төрлийн одоо 67 кг ээж тулаана хийх гэж байна. За Улаанбаатар Үлзий хотын төр баяр. За Хөх болонд Шинобу Амра сургуулийн төвийн тамирчин гал мандах нар 67 кг мутаан төр төрсөлдөж байна. За Монгол улсын кикбоксing авсан 9-р тэмцээн 2 төрөл зохион байгуулагдсан кикбокс болон мутаан төрөл. За ингээ мутаан төрлийн 67 кг-ийн тул харагдж байна. За Улаанбаатарын тамирчин Үлзий хотын төр баяр бол 1990 онд төрсэн эцэг сургуулийн оюутан. За 2009 онд Бангкок хотноо зохиогдсон Азийн наадмын хүрэл. За 2010 онд Австрийн Инсбрук хотод зохиогдсон дэлхийн цомын ав тэмцээний мөнгө. За 2010 оны 3 дугаар сард Украин улсын Киев хотноо зохиогдсон дэлхийн аварга шалралт кикбоксинг тэмцээний аварга. Ийм одоо манай орны шилдэг юм тамирчин байна. За тулааны 1-р өрсөлдөгч тамирчин гал мандахыг хүнд байдалд орууллаа. За түүний одоо өвдөгний товтлого маш амжилттай болж өрсөлдөгч хүнд байдалд орсон. За ингээ одоо өөрийнхөө байр хүч дээр бол ааглж энэ тулааныг өргөжлүүлж байна. За энэ мутаан дөрөн бол одоо өвдөглж болдог, тохиолдож болдог. Одоо бүхий л одоо зүйлийг бол одоо хийж болдог ийм одоо онцлогтой юм төрөл. За дээр нь мутаан одоо бүхэл одоо уламжилж ирсэн зан үйл хөгжим дуу бүгдийг одоо энд олон улсын дөрмийн дагуу хийж их ёстой. За түрүүн вакро гэдээ ясл хийж харсан. Дээр нь өрсөлдөө тулааны явцдын өөрийн тулааны ая гэж байдаг. За энэ ая бас явж явах ёстой. За тэрийг ингээ ажихад бол түүний хүч техник бол энэ үеийн болоо жингийнхнасаа бол нэлээ хол илүү байгаа нь бол ажиглагдаж байна. За гэхдээ тэглээгээд одоо санаа амар байж болохгүй. Өөрийн бэлтгэл сургуульд улам бүр сайжруулж өөрийнхөө ур чадварыг нэмж төв дэлхийн хүчтэй өрсөлдөх ёстой. За тулааны 1-р өрсөлдөгч гидсэндээ цохилт авч тоолуулж байна. За өвдөглөлт амжилттай болсон. За гал мандахын хувьд Шинобу Амра гэж одоо сургуулийн төвийн тамирчин байна. За тэмцээнд одоо амар баясгалан тасгалжуулж оролцуулсан. За ингээс суглаа хатуу таарсан байна. Мутаан хувьд бол эхний тулаандаа одоо дэлхийн аварга тамирчинтай таарлаа. За ингээд тулааны 1-р үед хүч техникийн дамгаа байдлаар Улаанбаатараас гарт тулалдсан Үлзий хотын төр баяр их засгийн сургуулийн оюутан. За Мишель кикбокс сургуулийн төвийн тамирчин байна. За Шинобу Амра сургуулийн төвийн тамирчин гал мандахыг тулааны 1-р үед хүч техникийн дамгаа байдлаар явж цаашаа одоо өрсөлдөх эрхээ олж авч байна.